болсон хамаг бэрхшээл үлдэж огтх баярмэнэ. Өнөөдөр глобал энергийн зохион байгуулж шин сар шинийн энэ сайхан амар мэндийн мэдсэн өрөөлтөд бүгдээрээ гуравтаа сайхан хураалхан зүйтэй маа. Цагаан сүрийн үйл ажиллагаа манай анхны ёсоор нэгцнийг мэддий. Үүний сацуу ирсэн зочид төлөөлөгчдийг танилцуулахад таатай байна. Монгол улсаас бүгд найрамд Солонгос улсад суугаа эжин сайдын яамны эдийн засаг худалдаа хөрөнгө оруулалт хариуцсан адаш оронго бүрийн нийгмийн хамгааллын үйлчлэгээний хэлтсийн дарга Сучин Үнээс гадна энэхүү цагаан сарын үйл ажиллагааг дэмжиж хамтран оролцож байгаа байгууллагыг танилцуулахад таатай байна. Nice World Mongolia-гийн хамт олон Аз дадлын үйлчлэгээний хамт олон Баяр хүргэе. Амтлаг цэг хувьцаат компани хамт олон Монгол иргэдийн холбооны хамт олон UA Properties үйл хөдлөх зуулчлалын хамт олон Гонигл төвийн хамт олон эд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгч бүгдэнд нь халан алга дашсаа. Тэгэлгүй аливаа арга хэмжээг ивэжлэх хамтран ажиллагч байгууллагуудаар одоо энэ арга хэмжээ маань одоо хөтгөл болоо том хэзүүн тэгээд үргэлж биднийг дэмжиж бидэнтэй хамт байж хэлэгрийн дахин дүүсийг хамтдаа энэ үйл ажиллагаа зохион байгуулж буй глобал энергийн хамт олноос ахин дахин сар шинийн баярыг хүргэх зүйтэй. Бидний ажлыг дэмжих хүргэсээс хамт хүлээх ахин дахин баярлалаа. 3 дахь жилдээ их үйл зохион байгуулагдаж байгаа глобал энергийн цагаан сар уртх ясмэн ийхүү явцлах төгөлдөр эхлэж байна. За сайн байцгаана уу? Энэ цугларсан эрхэмсэг сайхан элэг нэгтлүүд монголчууд гоёлын бүсгүйчүүд сайхан ирчүү та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргье. За цагаасаар өгөх хоёроо ер нь манай Монгол ард түмний эв нэгдэл соёл заншаа дээдлэг ураг төрлөө улам батчуулах ихс дээдсээ хүндлэг хүүхдүүдтэй ерөө сургаалаа хайрладаг ингээд бидний үндэсний уламжлагдаж ирсэн хамгийн чухал хүндэлтэй баяр үлээ. Тэгэхээр энэхүү баярыг бид нар Солонгос улсад хэдий чанар монголчууд бүгдээрээ хамтран энэ сайхан тэмдэглэж байгаа. Энэ сайхан арга хэмжээнд ирсэн та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. За тэгээд глобал энергийн төв энерги байгууллагад 2 жил болж байгаа. Яг 3 жил болж байгаа. 3 дахь жилдээ энэхүү арга хэмжээ зохион байгуулж байгаа. Эхний жилдээ 20 гаруй дараагийнх нь ажлын бүрэн Монгол дээр болж байсан 50 гаруй энэ удаа улаанбай өргөцсөн байна. Ингээд бид нэр дэмжин хамтарч байгууллагад маш их талархаж байна. Монголын цагаан сарыг ингэж гоё хүндэхээр мөн одоо ирсэн зочид төрийн байгууллага, төрийн бус байгууллага, хувийн хэмжээ хувь хүмүүст бүгд чиглэлийн талархыг дахин илэрхийлье. За баярлалаа. Юуны түрүүнд бидний ажлыг үзэхээр энэ ирсэн та бүхэндээ чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Энэхүү глобал MBC контент бүтээх энэхүү одоо том ажлыг эхлүүлсэн цацрагчдээс баярлалаа. Энэ хэвшин байгаа болохоор бид нар энэ өнөр олоолаа ингэж төгөлсөн байгаа. Тэгээд миний би глобал MBC-ийн гишүүн болоод одоо 2 дахь жилдээ болж байна. Тэгээд өөрийн одоо танаар таныг дээлэх контентыг санаачлаад эхлүүлсэн цацрагчдийнхаа амжилтын хамт нэвтрүүлгээр хэмжээд ажилладаг. Тэгээд олон цаашлаа контент нэвтрүүлгүүд Солонгос улсад мэндэлж дараа бид нар дараа жилдээ улам өргөжих болтугай гэдэг Европыг тавья. Та бүхэн сайхан баярлаарай. Сайхан үеийг хүсээрэй. За сайн танаа хорон цугласан энэ сайхан өдрийн амар амгалан байлаа. За би глобал MBC-ийн үүсгэн байгуулсан гацаагчтайгаа хамтарч ажиллаад 2 жил болжээ. За тэгээд ивент менежерээр ажиллаа. За ивенттэй бизнес эмэгтэйчүүдийн холбооны ивент бас бус ивентүүдийг хамтарч ажилласан байгаа. Хүрсэн ирсэн та нартай баярлалаа. Ингээд өнөөдрийн манай үйл ажиллагаанд хамтдаа
өдөр нэг өдрөө дурсан гитээ мөрөө баярлалаа танилцаа. Үйлчлсэн бүхнээсээ өнөөдрийн мэндийг хүргэе. Би Global MBC-ийн зурагч залуу байгаа. За та бүхэн маань өнөөдөр сайхан шинжлэхээрээ Монгол улсын төрийн бэлэг тэмдэг болсон төрийн дуулаа эгшүүлүүлэх болохоор та бүхэн минь босч хүндэтгэл үзүүлнэ. Орхоор ингээ та бүхний өмнө сонорыг мэдахаар Лөвшин баяр дүү маань ирсэн байна. Халаа гонстаар угтан авцгаая. төрийн дуулаа ялгаа гэмээр яригддаг, уулагддаг халуун элэг нутаг дугаартаа бүхэндээ мэдчихье. Хатагт ноёд мөхар төм таахындаа эрүүлийн хурцуудаанаас хүсээрээ. Ингээд 17 дугаар жаргасны мэдэн хэмээн модон лоожтой илгээрээ хурцуудаанаас
5 тэнгэр 33 хормос саясын шилтэгтэй их орончин амгалан бай таавын амьсан оренди систем басан очирванер хүн дамбайсан майдэр ятан морхуучин хүн шахинтай өрөвдөөчин ногоон танан дэрсэн намаар мэдвэнэтэй эмэгтэй жижигэн төрөвсөн султэрдэн оюун нийтний дүүрэн ба цагаан ногоон дээр хэлсэнээр мэдвэнэтэй ирчүүдэн гадна гомонгор баянамсаар шиг тогоон дүүрэн бэлтгэл түүгэж ханаагүй түүгэж өвтөнгүй утын дурта ойхон замууд хийтэйгээ отхон нэнгэр уусах бохрын бодаа өнөрөхийн хүсэн яриа 진창날 흥건한 동남아다 걸리시게고 웃세게 된 태도르선 사랑이 재내고 웃세대 함나시우야 миний хорон алтан эрдэн билээ. Эцгийн зэгсэн эмээлэн мөнгөн, ээжийн цацлын хадган мөнгөн, сар маацсан усан мөнгөн, сархад мэлтэлсэн хонгон мөнгөн, миний хорон мөнгөний орон билээ. Урийн удаан цэцгийн шүрэн, хувьсгалын удаан төвийн шүрэн, хурц удаан галан шүрэн, хорол удаан тоолон шүрэн, миний их орон шүрэн эрдэн билээ. хайрын цагаан сүүн танан, хангаан цагаан оргилын танан, хашийн цагаан өргөөн танан, ханаг цагаан ирэн танан, миний их орон танан эрдний билээ. Сангаг нурын орчин зэс отхон үрийн уян зэс орон усын уян зэс миний хорон тэсэрдийн билээ. Усны зөөдөн замган ноёо улсын намрын ганган ноёо өгөлт ширээсэн шил хөдмөн ноёо өөсийн сайхан гацуурн ноёо миний хорон оюун эрдний билээ. Хатарын ангаан Усах гэлийнхэн санган эрцэргийн эрц зэвсгэмж ган эрхэт түнийхэн эрдэхнэн ган миний их орон ган янхны зэрэг цэцэсэн надад хүмүүстэй миний атман гисэн нэрээр бичдэг мэдээ мөнхийг тавсан өгдөө зэн хүндэж гисэн нэр дэвсдэг дээ. Бүгдээ миний нампаннаатаа урат бүстэндээ ив хатыг гэсэн миний атны юсэнсэл бүрдэ батна. Хүүхдийн Монгол нийгмийн заяа үндийж замал тэгшэрч ерөөл хэлэн хэлгэрч цагаан бүсгийн
Шатаа Батбаатар бол манай Монгол Солонгос улсад бурхан шашны хөгжүүлэх сангийн зөвлөх гэж явдаг. За тэгээд олон жил 20 гаруй жил Монгол Солонгос улс амьдрахтаа маш олон монголчуудынхаа аж амьдралд нь маш их хувь нэмэр болсон. Монгол үндэснийхээ одоо шашны зүйлийг маш их хөгжүүлж явдаг. Тэрүүгээр нь бүх хүмүүс маш сайн мэддэг. Тэгээд бид нар бүр зорж ингэж тодорхойлсон байгаа. Ингээд тань бүрдмөр нийгмийн хамгааллын яамны хүндэт жоо бичгээр шагнаж байна. Оюун гэрлийн байгуулмаа за Монголын эмэгтэйчүүдийн холбооны бүгдээр Солонгос улсад салбарын тэргүүлэгч гэж байгаа тийм. За энэ оюун гэрлэгч маань өөрөө ч бараг мэдхгүй байгаа. Өнөөдөр бол маш бэлтгэл зүйл байгаа учраас тэгээд маш олон жил бас үндэснийхээ зүрх сэтгэл бүх бүхний хармат сэтгэл байдаг. Байгууллагч маань үндэсний гэсэн сэтгэл маш их байдаг. Дээрээс нь Монгол улсыг өөрөөр мэдээж чаддаг маш олон залуучуудаа эмэгтэйчүүдийн салбараас нь зохион байгуулад олон хүмүүстэйгээ Монгол улсыг бас хөргсөн байгаа. Тэгээд яг өөрөө гадаадд амьдарч байгаа гэсэн тэр зүрх сэтгэл нь бол Монгол гэдэг маш их онцлог ашиг байдаг. Бид нар зочдтой подкастаар бас яриа авсан байгаа. Тэрийг та бүхэн бас дараа нь үзээрэй. Ийм хүмүүс бол маш олон байгаа. Та нар бүгдээрээ тийм байгаа. Тэгээд төлөвлөлт ингээд байгнаа гэж шүү. Хөтөлбөр нийгмийн хамгааллын яамны хүндэт жоо бичгээр шагнаж байна. Хонсгийн гал өндөр. Хонсгийн гал өндөр. Гэт заавал өөрөө бас мэдгүй байгаа шүү. Энд чинь бүгдээ Солонгос улсад шагаан холбооны тэргүүн гэж энэ залуу байгаа. За ер нь бол Монголын үндэсний тоглоом наага гэдэг бол бидний хамгийн чухал дархлаа. Тэгээ үндэсний дархлааны нэг. Тийм учраас шагаан холбоо гэдэг маш олон залуучуудаагаа үлгэр дуурайж үзүүлээд үндэснийхээ тоглоом наадмыг хөгжүүлж агаад нь дахин талархад илэрхийлээд хөтөлбөр нийгмийн хамгааллын яамны хүндэт жоо бичгээр шагнуулж байна. За энэ болохоор Гаштонцгийн ядмаа гэдэг энэ хүн яг одоо байх байгаа. Одоо энэ Чанган гэдэг хотод бас нэг бүхий барилдаан болж байгаа мөлий. Тэгээд одоо үндэсний бүх гэдэг бол манай Монгол хүмүүс ямар чухал зүйл вэ те. Тэгэхээр бүгд Солонгос улсад үндэсний бүхийн холбоо гэж байдаг. Тэрний тэргүүн нь Гаштонцгийн ядмаа гэж залуу байгаа. Тэгээд бүхөө одоо тэр олон бүгчүүдийг бас хөгжүүлээд Солонгос улсад хэдийн чандад бүхийг дээдлээд ингээ өвлүүлж явж байгаа учраас тэр залууг бид нар бүр маш олон садгаагаар ингээ тодорхойлсон юм аа. Ингээд өөрт нь гардуулах нь тийм. За бүхэн дуртай бүхэн хайртай хүмүүс бол бүгдээрээ ингээ сайхан шалуун алгадшилтаар талархал илэрхийлье. Батбаатарын наран гэрэл гэдэг амтлаг цех гэж та бүхэн зарим мэдж байгаа. Одоо яг ингээд ширэн дээр байгаа бидний энэ хэвийн боовч нь бид нар Монголоос авчираагүй те. Яг энэ Солонгос улсад монголчуудад зориулаад хөлс хөдөлмөрөөр гаргаж хийдэг энэ амтлаг цех гэж Чонон хотод байгаа. 5 жилийн үйл ажиллагаа явуулж байгаа. Ингээд монголчуудынхаа Монголын бүр эртнээс удамчлагдж ирсэн хэвийн боов, Монгол үндэснийхээ айраг хэвийн боов. За тэгээд өшөө цай гэдэг энэ бүхнийг Солонгос улсад үйлдвэрж байгаа гэж бас гоё байгаа зү. Эдгээр хувийн үйл ажиллагаа боловч яг энэ үндэсний газруудыг ингэж гоё өвлөрж явж байгаа наран гэрэлтэй маш их салон талуудад илэрхийлье. Өөрөөр бараг мэддэг байгаа шүү. Ингээд үндэсний зүйлээс хамгийн чухал гол зүйл
зүйлүүдээр бид нэг бүгдээр тодорхойлсон байгаа. Та бүхэндээ маш их баярлалаа. Монгол улсад хувийн хэмжлийг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр итвэх санаачлал хичээл зүтгэлийг тань өндрөөр үнэж Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны хүндэт тэмдгээр шагнав гэж. Батгалсангийн сарууд гэдэг манай сонсогч та бүхэн бүгдээ мэдчихэж байгаа те S&B гэдэг. Одоо энэ донд зарим хүмүүс нь бас бидний хувьцааг өмссөн байгаа. Монгол үндэснийхээ хувьцаыг маш гоё хүний нутагт хийж. За тэгээ Монголынхаа нэрийг олон удаагийн үндсэн худалдаагаар олон улсын үндсэн худалдаагаар гаргаж байгаа те ийм гайхалтай хөдөлмөрч гэр бүлээдэг. Тэгээ саруудыгаа бид нар бүгдээ ингээд шагнасан байгаа. Шагнуулсан байгаа. Тодорхойлолтыг явуулаа. Тэгээ байгаль нь өөрсдөө зөвшөөрөө ингээд гоё шагнаж байгаа шүү. Тэр бидний хамтын бүгднийхэн хамтын бүтээл. За маш их баярлалаа. Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны шилдэг бизнес эмэгтэй медалаар шагнаж байна. Шилдэг бизнес эмэгтэй медалаар Бовраан Ландин Чимэг. Nice Work Mongolia-гаар 10 хэдэн жил, 20 хэдэн жил, бараг 20 жил ингээд үйл ажиллагаа явуулж байна. Тэгээд маш их хөдөлмөр зүтгэл байдаг. Мандаш маань олон хүмүүс, мянган хүмүүс байгаа. Бидний төлөөлөл болгоод нандин чимэг маань тэгээд олон улсын трейд өгч гэдэг. Монголынхаа нэрийг солонгос улсад болон олон улсад гадагш байгаа. Маш хөдөлмөрч гэрбүү байгаа. Тэгээд нөхөр нь одоо маш олон жил болсон байгаа. Тэгээд бидний маш олон судалгаагаар маш олон байгууллагууд санаа тэгээд шилдэг бизнес гэдэг. Шилдэг бизнес эмэгтэй. Төмрийн сормаа. За энэ сормаа босгоо наад бас мэдчихээ. Манай сабах суусад монголчуудын манд маш олон бизнес яа тийм чаддаг нөхөрлөөр сохруулж ажилладаг хүч чадалтай хүмүүс маш байгаа. Тэр бүхний төлөөлөл болоо төмрийн сормаа гэж үсгээ. За энэ сабах суусад бүрийн бизнес үйлчлэгээ явуулах мэдээ олон жил болж байгаа. Тэгээд олон залуучуудаа олон хэд дуурай болоорой. Олон залуучуудаа сормооштой ингээд үргэлж хамтдаа хөгжиж дэвшиж яваасай гэдэг үгнээс бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны хүндэт тэмдгээр шагнасан байна. Төмрийн сормаа бизнес эмэгтэйчүүд холбооны хүндэт тэмдгээр шагнаж байна. Баяргий. Хүмэн удахгүй гарах гэж байгаа энэ модон хэмээх ногоо жилдээ улам их амжилт бүтээл арин дүрэн байгаараа гэдэг үзэгтэй сайхны өрөөдийг өргөн дэвшүүлээ. Өнөөдөр мөн төр засгийн болон одоо холбооны шагнал хүртсэн энэ олон өсвийчүүд, эмэгтэйчүүд та бүхэндээ улам их амжилтыг хүсье өрөөе. Тэгээд та бүхэн маань сайхан баярлалаа. Та бүхэндээ баярлалаа. Автодаа 사실 가지고 오늘 이렇게 있어요. 다시 보니까 그래서 학생들 사람들이 문제로 무슨 어디에 있을까 하나도 알았어. 그게 처음 봤을 때 오늘은 작은 포스도 높게 좀 왔어요. 아동들에게 보리야, 감사합니다.
өнөөдөр ажиллаж байна. Өнөөдөр удаа бүрцэг ирсэн таавчнээ баярын хүрээ өнөөдөр Монголчуудтай юу санагдсан 9 цагаан сэтгэлчлэн бүхий ерөнхий өргөрөө. Тэгэхээр ажиглалтаа сайнဆောင်사실대 사실대 오늘 일분들의 사실들에 산베스노 만나다가 바쁘실 때 오셨잖아요. 좀 안타깝겠어요. 그게 MBS인 것도 바로서 하든 사고 그렇게 게 좋습니다. 맛있다나 되게 탑타타 서로에서 타고 근데 때보다 직접 전화를 새로운 신대를 됐어요. 그랬다 하나 더 했다. За та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Тэгээд Монголынхаа уламжлалт сайхан цаас онгоцны баярт өдрийг зохион байгуулж байгаа MBC холбоотой хамт олон болон хүрэлцэн ирсэн дэндэж та бүхэндээ эрүүлэг аз жаргал энэ хаваа хамгийн сайхан хүнсээ нэгэн аз жаргалтай дахин өгчөсгөө. Сайн байцгаана уу та бүгдээ энэ өдрийн гайхалтай өдрийн мэндийг төшөөдөө. Цагаан сараа огтх баяраа 2 дахь жилдээ зохион байгуулж байгаа цацрагчдээ түүний ард байгаа хамт олонд нь томоосон баяр хүргэе мөн цаашдаа ажилласан амжилт хүсье. Тэгээд бид бүгд чинь хүмүүс бид нар чинь бие биендээ дандаа урам хайрладаг штэ. Тэгэхээр ийм гоё урам хайрлсан тэ урамшуулсан ийм тэмдэг авсандаа урамшиж маш их баярлалаа. Тэгээд цаашдын ажилд нь та бүгдтэй амжилт хүсье. Амьдралд нь над жаргал хүсье. Өнөөдөр сайхан баярлцаагаарэ. Зөвхөн та бүхэндээ юу чив энэ өдрийн мэндийг хүргэе. Огт намайг 사실대 사실들의 유튜 직접 와서 안기 분들을 울고 한번 더 그런 사람들
те тайзны гэрэл энэ одоогоор хөгжим дөө энэ одоо хамгийн чухал ажил бүгдээрээ мэдчихэж байгаа шүү дээ. Энийг бол мэрэгжлийн төвшин хийлээ гэдэг чинь тийм аав биш. Гэтэл манай энэ сургуульд байгаа монголчуудын дунд ийм мундаг чадвартай хүмүүс олон байх юм залууч. Гэтэ олон байхдаа яг гашсан хүмүүс бас сүрэн байдаг. Тэгэхээр тэднээс бид судалгаа гаргаж байгаа. За бүгд хятад ард улсад яг мэрэгчлэрээ суралцсан дууны инженер мэрэгчлээ Жамины математикийг урьж байна, тайцаа урьж байна. Мандаа. Энэ сүнхрээс хүмүүс мэдхгүй байгаа учраас тэгэхээр математикээ залуу болоод та бүхэн мэднэ ахтай. Ари хамгийн чухал ажлууд хийдэг. Үнээр гайхалтай. Ийм залуу сайхан одоо монголчууд маань залуу юу шилдэг одоо ажил монголчууд залуучууд маань олон залуучуудаа төлөвлөлт болоод ингээд хөтөлбөр нийгмийн хамгааллын яамны хүндрэж явахчээр шагнуулж байгаа таны ажлын үр дүн амжилт бүтээлийг үнэж хөтөлбөр нийгмийн хамгааллын сайдын тушаалаар жоохчээр шагнуулж байна гэх. Тэгэхээр олон нийгмийн хийгээрээ угаасаа манай энэ залуучууд үнэхээр мундаг юм байна. Мундаг шүү. Тэгээд олон амжилт хүсье. Тэгвэл надад энэ телевизийн үүсгэн байгуулагч ноён Батбатханаас яамны жоо бичгээр шагнуулж байгаа бүгдээ хадгалж лидержийн хөгжил дуурал энэ дэлхийд зөвлөж хариуцсан бол маш том хариуцлага бөгөөд маш хэлбэрийн хэрэг байдаг гэх найзтай бас баярлалаа. За өнөөдөр энэ хүү жоох бичиг аав гэж үнхээр санссангүй тэгээд гинтийн юм байлаа тэгээд үнхээр шагнал авах мэдсэн бол хувцснаасаа илүү тэгээд анхаар байлаа тэгээд уучлаарай тэгээд ямар ч байсан өнөөдөр ингээд иймэрхүү гоё ийм арга хэмжээ зохион байгуулж байгаа игчтэй болон хамт олонны тав хүндээ баярлалаа. За тэгээд энэ хүү арга хэмжээнд дээр ингээд өөрийнхөө одоо ингээд хөгжим суурийг тавиад ингээд ирсэндээ бас маш их баяртайгаа хамтарч ажиллаж байгаадаа маш их баяртай байна. Тэгээд та бүхэн маань ирчүү ондоо эрүүл их аз жаргалтай сайн бүхнийг хүсье өрөөё. Баярлалаа та бүхэндээ. Энэ өдөр бид нэр хурамчуудаа тийм ээ манай бас ингээд даатгалын компани ингээд жавар үргэлээд ийм гоё үс хоёрын ийм хуцтай ингээд бүгдээрээ хүрэлцэн ирсэн маш их баярлж байна. Тийм манай миний одоо заал өгөх гэж явах манай компани юм байгаа. Тэгээ компани ерөнхийдөө ийм одоо гоё үйл ажиллагаа явуулна гэж хэлээ. Манай багийнхан бүгдээрээ хамт оролцож байгаа. За намайг бол Нацгал орчин Батбууин гэдэг. Тэгээ Солонгос ерөнхийдөө даатгалын компанид ажилладаг байгаа. Бид нар бүгдээрээ Солонгос улсад байхаар нөгөө нэг маш олон төрлийн даатгал байдаг шүү дээ. Улсын, хувийн гэл тээ. Тэр хувийн даатгалын дээр ерөнхийдөө төвлөрч ажилладаг юм компани байгаа юм л да.
1300 сайхан салшин шиндээ сайхан шинжээд хөгчим огон модон могоож ихдээ эргээ их явах төрлөөрөө төвшин амгалан байх өрөөг дэвшүүлж ерөө идүүгээр аяарья. Бүлтгэжсэн шагаан мод өнөөдөр эдгүү энэ сайхан байгууллагууд маань байгаа юм хоёр давхруудаар байгаа одоо бидний өмсөж байгаа Монгол дэв хавцыг 우수자가 이 사과가 나에게 다음 버튼이 그거에 떨어지는 거야. 자,
баярын үзэсгэлэн худалдаанд маш олон байгууллагууд ирсэн байгаа. Тэгэхээр юу пэрпэс хөл хөдлөгдсөн учраас яг Солонгост байгаа хүмүүстэй болоод ямар боломж байдгийг урьдчилгаа хэд байдгийг хэдэн жилийн дотор байртаа болох хэрэгтэй бэ? За манайхын хөвчлэн ерөнхийдөө тухайн хүний хүсэж байгаа одоо магадгүй бэлэн байр гэвэл бэлэн байр санал болгох, түрээсийн байр гэвэл түрээсийн байр санал болгохоос гадна за төслийн байр буюу за алс хөлийн чандаас за өөрийн ирээдүйдээ хөрөнгө оруулах, за магадгүй цаашдаа ашиглах боломжтой байрнуудыг санал болгож байгаа. За жишээлбэл урьдчилгаа 30 саяыг өгөөд үлдэгдлийн за 24-өөс 30 6 сарын хооронд хүүгийн хувь зээл буюу тухайн компани хүүгийн хувь зээлээр оролцуулах боломжтой. За мөн дээрээс нь тухайн хүүгийн хувь зээлийн төслүүд маань ерөнхийдөө бол 1 жилээс 1.5 жилийн дотор ашиглалтанд орох нөхцлөөр бид бүхэн одоо гэрээж авч байгаа бөгөөд та ашиглалтанд орсны дараа тухайн байрыг амьдрах, за мөн дээрээс нь түрээслүүлэх гэх мэтчлэн хувийн хэрэгцээндээ ашиглах боломжтой. За мөн ашиглалт орсны дараа за мөн өөрийн нэр дээрээ шууд бичлэгийг шийдвэрлэн авах боломжтой. Хамгийн гол нь гадаадаас та бүхэн их орондоо өөрийн нэр дээр за шууд өөрөө гар үсгээ зураад үйл хөдлөх хөрөнгө худалдан авах боломжийг бүрдүүлж байгаагаараа хамгийн анхдагч гэж үзэж байна. За ингээд манай цагаасаар угтах баярын нэг хөтөлбөр болгохтой миний үзэсгэлэн худалдаан дээр маш олон байгууллагууд ирсэн байгаа. За тэрний нэг нь манай Солонгос улс дахь үндэсний хувцсны S&B гэдэг фэшн компани байгаа тий. За тэрний маань одоо саруул бүсгүй, саруул захиралтай бүгдээрээ уулзж байна. За ямар гоё хувцас өнөөдөр бас маш олон хүмүүс чанаа хувцаар гангарсан байна. Тий ер нь Солонгос монголчуудаа маш гоё өргөлж нөгөө дэмжиж ийм гоё хувцаараа гангарч өгдөг та бүхэндээ баярлалаа. За тэгээд үзэгчтэйгаараа сайхан сэтгэл овоолцгоё. За ингээд энэ луу жилдээ ол зомог ихтэй эрүүл сар бол их тунх байхыг өрөөгөөд манай үйл ажиллагаа ерөнхийдөө бол үндэсний хувцас тийм ээ үндэсний хувцаараа ерөнхийдөө бол ингээд дагнаа явчихдаг. Тийм Европ болон тийм үндэсний хувцасаар ерөнхийдөө бол бас нэг өв уламжилж ирсэн тий одоо бас ээж аваасаа өвөө эмээгээс уламжилж ирсэн бас нэг юм одоо энийг ингээд ихчдүү хоёр хийдэг гэж бодоход гайхалтай. Ихчдүү хоёр тий. Маш гоё. Ийм гоё өөрчлөлт Солонгосоос байна. Хүмүүсүүд маань материалаа сонгоод авчирж өгж болж байна. Тий. Бизнес нь хэмжээ аваад ерөнхийдөө бол би бол загвар дээр ягаад тэгээд эсгэлд орлоо хувцас бэлэн болоод таны гар дээр очихоор тэгээд одоо бүтээж уралж байна да тийм ээ. Ямар үнэтэй? 100 За тэгээд тий 100 мянгатай. Тий. Хүмүүсд өөрсдөө загвар хийгээд өгөөд хийлгэж болно. Энэ бол одоо үндэснийхээ хээг оруулаад одоо ийм одоо 50% кашмир орсон ингээд дулаахан өвөл хавар намартай өмсгөл хамтааснууд байж байна. Энэ уучнууд тийм ээ хамтаасан уучнууд ингээд үндэснийхээ торго моргоор ингээд оруулаад тийм ээ. За сайн байна уу? Вау, ямар сайхан бүсгүй вэ? За ингээд ийм сайхан цагаасаар үзэсгэлэн худалдаандаа ингээд ийм гоё бүтээгдэхүүнээрээ оролцож байгаад маш их баярлалаа. Манай Ану Жанлуу гэдэг Жанлуугийн Ану гэдэг одоо манай Солонгостой монголчуудаас нэлээд сайн мэддэг. Ер нь бол маш олон төрлийн бизнес хийжсэн тий. Тэгэл маш гоё олон бас залуучуудтайгаа үлгэр дуурайд болж явдаг. За ямар бүтээгдэхүүнтэй ирсэн байна? Өнөөдөр яг Монголоос сайн нөгөө Монголд цагаан сарын үзэсгэлэн худалдаа болоод тэнцэнээс ингээд дээжүүдээс нь ингээд өнөөдрийнхөө энэ үйл ажиллагаанд оролцох гээд аваад ирсэн байгаа. Дандаа Монголоос ирсэн одоо энэ Ааруулан тавгийн идэ энэ 9 эрдний цай энэ айгуу гоё амттай байлаа. Тэгээд иймэрхүү бэлгийн өрөмтэй цай 10 та цай энэ төр гээд тэгээ ер нь энэ дээр ингээд бүгдээр дандаа Монголоос ирсэн юмнууд байгаа. Тэгээд манайх дэлгүүртэй байхгүй юм. Тэгээ манай дэлгүүр дээр болохоор дандаа нөгөө бөөний ороонууд аягүй их орж ирдэг. Тэгээ барааныхаа яг хуу танилцуулга дээжээс нь аваад ирсэн. Тэгээ ингээд хүмүүс яг хуу сонирхоод танах бөөнийхөө бол дэлгүүр дээр ирээд үзээргээд яг нэг жаахан дээж маягаар аваад ирсэн. Энэ айр гэхэд нөгөө булганы сайхны даваас өрнө гэж уяачин алдартай уяачин айр юм байлаа. Тэгээд хажууд нь ингээд нэг юм. Энэ манай Монголын эсдүүжин бүр 5 цулын шүл мүлгээд ер нь айгүй олон төрлийн юмнууд авчирсан. Тэгээ ингээд намайг өрн оролцуулж байгаад баярлаа. Өнөөдрийг сайхан өнгөрүүлж байна.
За ингээд Солонгост бол ингээд сүүлийн үеийн Монголын одоо сүүлийн үеийн баруунууд бүгдээрээ ирсэн байгаа юм байна. Тэрийг манай Ану маань гоё хангаж өгч байгаа юм байна шүү. Баярлалаа. За ингээд гадаадд байгаа хүмүүст бол одоо хамгийн чухал үйлчлэгээ үзүүлдэг тийм мөнгөн гуйлагын компаниуд бол маш олон байдаг Солонгост. За тэрний одоо бас шилдэг мундаг одоо компани байна. ESP гэдэг. За тэгэхээр монголчуудаа ямар үйлчлэгээ үзүүлж байна? Энэ үзсэн бодлоонд оролцсонд маш их баярлалаа. Сайн мэцгаана уу? Манай компани нь ESP компани. Албан ёсны одоо нөгөө олон улсын гуйлга хийдэг компани байгаа. Манайх Монголоос Солонгос руу, Солонгосоос Монгол руу хамгийн хурдан шуурхай тэр өдрийнхөө ханшийн хамгийн боломжит дүнгээр нь мөнгөн гуйлга хийж өгдөг байгаа. Манайхаас өнөөдөр энэхүү баяр дээрээ бэлтгэл бүртгэл хийгдэж байгаа. За сайн байцгаана уу? За энэ сайхан арга хэмжээнд одоо хүрэлцэн ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. Ингээд Солонгос улс дахь цэцэг хүргэлт гэдэг ийм үйл ажиллагаа явуулдаг. Юу нэгэн өөр бас ямар бүтээгдэхүүн байна. Тэгээд энэ сайхан бүтээгдэхүүнээрээ ингээд арга хэмжээнд оролцсон байна. За өөрсдөө гоё үзэгчдэд танилцуулахгүй юу? За сайн байцгаана уу? Солонгос улс дахь цэцэг хүргэлтээс өнөөдөр мөн Golden Venus гээд гоо сайхны эрүүл мэндийн бүтээгдэхүүн борлуулдаг компани байгаа. Тэгээ бидний хувьд бол одоо ингээ бизнесээ хамтарч идэг ингээ хамтрагч бүсгүйчүүд байна. За тэгээ оролцож байна. Мөн Samsung даатгалыг мөн хамтран одоо хүмүүстэй монголчуудтай танилцуулгаар энцээж байна. Сайн байцгаана уу? Өнөөдөр Солонгос улсад цагаан сараа тэмдэглэж байгаа бүх монголчуудаа сар шиндээ сайхан шиндээрээ гэж мэндийг хүргье. Микостана компаниас өнөөдөр сар шинийн үйл ажиллагаанд ингээд ажлын шалгаруулаад бас бараага сурчлаа сууж байна. Баярлалаа та бүхэндээ. За сайн байцгаана уу? Өнөөдөр элэг нэгт монголчуудаа цагаан сарын баярын мэндийг хүргэе. За Улаан хотоос Сөүл хотноо болж байгаа монголчуудын нийтийн цагаан сард оролцож байгаадаа баяртай байна. За өнөөдөр болохоор 21 дарих Global Center-ээс 21 дарих дууны нээлт болон буюу цагаан сарын үйл ажиллагаа болж байгаа. Тэгээд бас дууныхаа нээлтийг үзэнгээ энэ Монголынхаа сайхан ноотуран цамцнууд оймс энэ болохоор одоо манай охин дараа жил дээд сургуульд орохын тэгээд өөрөө гараараа нэхэж бас борлуулалт хийдэг байгаа. Тэгээд ийм хөөрхөн түлхүүрийн осор нэгдэг бас ийм аялал жуулчлалын компани энэ одоо сайт байгаа. Бодгалт www.bodgalt.com гэсэн аялал жуулчлалын сайтаар маань орж бас солонгосчуудыг илүү олон Монгол улсаар нь аялуулаарай гэж хүсэж байна. Тэгээд маш их баярлалаа бүгд. За ингээд цагаан сар ухтас баяр дээр бас нэгэн гоё үзүүлбэр болоод энэ сэлэн гээд бүсгүй маа Солонгос улсад ажиллаж амьдардаг. Тэгээд Монгол ичгээр ийм гоё муудад цаасан дээр ингээд уран бичлэг хийдэг байгаа. Тэгээ энэ уран бичлэгээрээ бас хүмүүст маш гоё үзүүлбэр үзүүлж бас гоё бичиж өглөө. Хүний өдрийн мэндийг хүргэе. За тэгээд өнөөдрийн арга хэмжээнд оролцсондоо баяртай байна. Үндэсний соёл бичгээрээ бичиж оролцож байгаадаа баяртай байна. За миний бичиж байгаа бүтээлүүд үлэмжийн чанар айл гэрийн хоймол тавиад хамар амгалан ирнэ гэж үздэг. За тэгэхээр та үндэсний бичгээ хайрлаж хамгаалаарай гэж яа. Гадабал MBC-ийн зохион байгуулсан цагаан сарын үйл ажиллагаанд оролцоод маш сэтгэл өндөр байна. Их сайхан цагаан сар болж байна. Солонгост байгаа монголчуудын амьдарч байгаа монгол ээжүүд, монголчууд оролцоод азтан болоод маш их сайхан байна. Ингээд бүгдээрээ модон могоо жилтэй азтаа, одтой, хямртай, эрүүл инх бүгдээрээ сайхан шиндэрээ гэж хэлмээр байна. Үнэхээр сайхан байна. Маш баяртай байна. Сайн байцгаана уу? Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа болон оюутнуудаа сар шинийн мэнд хүргэе. За тэгээд би энэ цагаан сарын арга хэмжээнд энэ жил анх удаага оролцож байгаа. Тэгээд оролцсондоо маш их сэтгэл хангалуун байна. За тэгээд Монгол цагаан гэр бүл болсон Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа бүх хүмүүстээ сар шинийн мэнд хүргье. Энэхүү арга хэмжээг зохион байгуулсан Global MMC байгууллага болон бус байгууллагуудаа бүгдээрэнд нь баярлалаа гэж хэлье. Тэгээд ирж байгаа цагаан сарда бүгдээрээ эрүүлийн хас
аз жаргалтай сансан бүхний сэтгэлчлэн бүтэж яахын үзээтэй сайхан ерөөлийг өөдөөд нь өргөн дэвшүүлье. За сайн байцгаана уу. Өнөөдрийн үйл ажиллагаанд орсондоо сэтгэл маш их өндөр байна. Тэгээд өнөөдөр Солонгост байгаа монголчууд маань цагаан сарынхаа үйл ажиллагааг тэмдэглээд бөөндөө одоо сэтгэл маш өндөр аз жаргалтайгаар энэ өдрийг өнгөрөөлөө. Тэгээд Монголд очсон юм шиг ээж авлаа хайртай үр хүүхдээрээ очсон юм шиг тийм сэтгэл төрлөө. Тэгээд энэхүү үйл ажиллагаа зохион байгуулсан байгууллагуудаа ямар ч ажлын амжилт хүсье. Монгол байгаа гэр бүл болон тэгээд хайртай ээжтэй сар шинийн мэндийг хүргье. Баярыг чишээ байгаа басыг